Энэ бол бидний гарц шийдвэр гаргах цаг нь болсон. Бид мэрэгэн сонголт хийнэ гэдэгт би итгэл төгс байна. Дэлхийн долларын асуудлыг эрдэмтэд маш тодорхой тавьсан. Цаг уурын өөрчлөлт нь мэдээлсэн гүнзгий шарахтай адил болжээ. Том үйл хөдлөх хөрөнгийн газрын хорсноос арчиж хаяна. Цаг уурын хямрал нь манай гаригийн тулгамдсан асуудал болоод байна. Бидэнд аюул тун ойрхон нүүрлээд байна. Магадгүй бид маргааш сэрэхэд аврах зүйл юу ч үлдээгүй байхыг харж болзошгүй. Бидэнд энэ нь эдийнэ шийдвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Нөхцөл байдал тодорхой байна. Цаг уурын өөрчлөлт нь үмэн замун дэгдэж өлсгөлөнгийн гол шалтгаан байх болно. Та бүхэн аль болох түргэн хугацаанд арга хэмжээ авахгүй бол цаг уурын өөрчлөлт нь улам даамжирч бүх үмэн самууныг бий болгоно. Бидний мэдхээр хүн төрлөختний соёл иргэншлийг лерн хүйс тэмтрэх цорын ганц хүчтэй зүйл гэж би итгэдэг. Бидний мэдэх байгалийн суурилаас хавьгүй илүү суурил болох гээд байна. Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн ертөнцийн суурил болоод байна. Байшингуудад гал дүрлзэн, далайн дэвшин дээшлэн, хоол хүнсний хямрал нэмэгдэнэ. Янз бүрийн өвчин газар авна. Хэрв дэлхийн ирээдүй надаас шалтгааллах байсан бол би юу хийх хэрэгтэй вэ? Ойтуулын мөс маш хурдан хайлж байна. Байгалийн гамшигын хор хөнөөл нь 5 жилийн өмнө шинжээчдийн тааварлаж байснаас 2 дахин илүү хурдтай болж байгаад миний сэтгэл тун их зовж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цаг уурын өөрчлөлтийг хариуцсан зөвлөлөөс саяхны мэдээлэл дэлхийн долларын хэм нэмэгдэж байгаа гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг дүгнэсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын цаг уурын өөрчлөлтийг хариуцсан зөвлөлийн мэдээлэлд нэлээд хэдэн докторжуулалтын ерөнхий төлөвлөгөө төслүүд орсон байгаа. 2010 он гэхэд 50 сая хүн цаг уурын өөрчлөлт, цөлжилт, ойг сүйтгэснээс болоод оршин суух орон байргүй болсон байх болно. Мэргэжилтнүүд хэлэхдээ хямралын үеийн нөхцөл байдал нь түр зурах биш гэсэн. Өдөр өвөр байдал улам хэцүү болж байна. Хүн төрлөختөнд аврагдана гэсэн баталгаа алга. Цаг уурын өөрчлөлтийн улмаас суурил болох өдрийг товлох цагийн зөв өмнөхөөсөө илүү хурднаар шөн дундад ойрцоор байна. Асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай юу? Тийм ээ. Яагаад гэвэл бидэнд цаг хугацаа бодож байснаас бага байна. Иймд цаг уурын өөрчлөлт нь маш их сөрөг нөлөөг авчрах нь илэрхий байна. 21-р зууны эхэнд болж байгаа энэ байгаль орчны өөрчлөлтийн цар хүрээ явцсан хүн төрлөختөн бидэнд сэрэмжлүүлэг болж байна. Бид дэлхийн долларт эргэлзэх зүйлгүй бодиттой үзэгдэл гэдгийг мэдсэн. Энэ гамшиг үнэхээр нүүрлээд байна уу гэдэгт биш, энэ талаар юу хийвэл зохих вэ гэдг нь чухал юм. Бид одоогоор дэлхийн долларын хүчин зүйлээс хол хөндий байгаач цаашид энэ асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцохыг уриалж байна. Та бидний өмнө тулгарч байгаа энэ асуудал зайлшгүй тохиолдох нөхцөл байдалтай зохицохын чухлыг баталж байна. Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хэрэглээ нүүрс хүчлийн хийг асар ихээр ялгаруулж байна. Бүх суудлын тэрэг, ачааны машин, завнууд бүгдээрээ нийлээд шүү. Бүгдээрээ хоолны сонголтоо өөрчилцгөөе. Өөр юу ч тийм чухал биш. Учир нь махал ой модыг үлэмж ихээр сүйтгэж, усыг бохирдуулж, өвчин үүсгэж, бид бүгдийг үе олноор нь эмнэлэг рүү аваачиж байна. Иймд хүн бүхэн цагаан хоолтон болох нь хамгийн сайн сонголт юм. Бидний иддэг хоол болон түүнийг яаж ургуулсан нь бид юу идэхэд асуудлын гол нь байгаа юм. Юм бүхэн ялангуяа үхрийн махны үйлдвэрлэл байгаль орчны асуудлын шалтгаан болж байна. Энэ дэлхийдээр бид махыг дэндүү их хэрэглэж байна. Байгаль орчны бэрхшээлтэй асуудал бидний махны хэрэглэнээс болж байна. Хор хөнөөлтөй зүйл хүний эрүүл мэндэд хортой. Өнөөдөр хэрэг бид нүүрс хүчлийн хийг багасгахыг хүсвэл цагаан хоолтны амьдралаар амьдрах нь туйлын үр дүнтэй арга зам мөн. Би цагаан хоол иддэг. Миний бодлоор бид бүгдээрээ ингэж чадна. Цагаан хоол нь чухал. Бидний хувьд хийж чадах хамгийн хялбар зүйл юм. Хүнсний үйлдвэрлэлийн шат дамжлагыг багасгахын тулд цөөн хэдэн алхам хийх нь байгальд гайхамшигтай аж тусаа өгнө. Бидний хийж чадах сонголт маш энгийн.
Ядахта ганц өдөр болж өгвөл түүнээс олон хоногоор цагаан холтон бай. Цаг үеийн өөрчлөлтөнд ирээдүйд нөмрөн ирэх аюул занал төдий хандах биш. Бид бүхнийг хамтран ажилуулах өнөөгийн боломж гэж ойлгож хандацгаая. Арга хэмжээ авах нь яг одоо. Би юу хийж чадах вэ? Та бүгд юу хийж чадах вэ? Бид яаж үүнийг хамтран хийх вэ? Өнөөгийн байдлаас эхлээд бид юу хийх, цаашид хэрхэн ажиллах тухай асуудал чухал юм. Хүн бүр ямар нэг юм хийж чадна. Бидний хийж буй сонголтуудаар хүн бүр баатарлаг үйлс бүтээснээр бид нэгэнтээ ойлгоод шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлбэл бидэнд хамаагүй дээр нөхцөл байдал үүсэх болно. Та маха багтвэл эрүүл чирэг болно. Манай гаригч адил. Энэ гаригтаа санаа тавих нь хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Бид гайхамшигтай гаригийг өвлөж авсан бөгөөд бидний хүүхдүүд энэ баялагийг өвлөж авах хэсэг нь үнэндээ та бидний гартал байна. Энэ бидний үүрэг. Ингэснээрээ бидний хүүхдүүд тааламжтай байгаль орчинд амьдрах болно. Бид энээс дурдж болохгүй. Цаг үеийн өөрчлөлтийг зогсоох урам зоригтой хувьсгалж хандлах хэрэгтэй байна. Хэрв та маха багтвэл ажил нь ашигтай нөхцөл юм. Байгальтайгаа зогсон амьдрах нь ирээдүйн төлөө хийх цорын ганц арга зам. Дэлхий дээр байгаа 9 тэрбум хүнд зөв голдролд орох ганц боломж юм. Цагаан хоолтон болж их дэлхийг эн аварцгаая.